Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр бид нэхбэл материалын бүтэц шинж чанар гэсэн хичээлийг үзнэ. Нэхбэл материал гэдэг маань болохоор даавууг хэлж байгаа. Оёдлын машинд одоо өргөн хэрэглэгддэг гол түүхийн эд маань болохоор одоо оёдлын материал байгаа. Тухайн оёдлын материалыг бол ерөнхийд нь 3 хэсэг хувааж үздэг. Нэхбэл материал, сүлжбэл материал, нэхээсгүй материал гэдэг. Нэхбэл материал гэдэг нь болохоор утаснууд нь наан цаагаараа орж хээ үүсгэж харагддаг. Тийм материалыг бол даавуу гэж нэрлэнэ. Гогцооноос гогцоо үүсч харагдана. Энэ нь болохоор одоо нөгөө утаснууд наан цаагаараа орсныг бодох юм бол нөгөө сүлжиж хийгдсэн учраас энийг бол сүлжбэл даавуу гэж нэрлэдэг. Нэхээсгүй материалд болохоор одоо бидний хамгийн сайн мэддэг зүйл бол галтгооны 3 өнгийн алчуур бол нэхээсгүй материал. Мөн скицер бол бас мөн нэхээсгүй материалд ордог байгаа. Нэхэмлийн тухай гэхээр ерөнхийдөө бол бид даавны тухай авч үзэх гэж байна гэж ойлгоно. Даавууг бий болгодог утсыг болохоор суур утас, хөндлөн утас гэж бол хоёр хуваадаг байгаа. Даавууны эн гэдэг ойлголт бол гарч ирнэ. Түрүүчийн хичээл дээр өмнөх хичээл дээр бид нар үзчихсэн. Даавууны хоёр захад байдаг сундаггүй нарийн хэсгийг даавууны эн гинэ гэж үздэг. Тэгээд даавууны энгийн дагуу чиглэлд нэхэгдсэн утсыг суур утас, хөндлөн чиглэлд нэхэгдсэн утсыг нь хөндлөн утас гэж нэрлэдэг байгаа. Хөндлөн ба суур утсууд машин дээр нэхэгдэж нэхмэл материал буюу даавууг бий болгодог. Хамгийн их хэрэглэгддэг нэхээсэнд энгийн, сатин, пүүсүү, сарж нэхээсүүд ордог. Энэ нь болохоор даавууны нэхээсний төрлүүд байх нь шүү дээ. Даавууны нэхээсний одоо төрлүүдийг болохоор энгийн, сарж нэхээс, сатин, пүүсүү гэдэг ингээд 4 гол төлөөлөл болгож өргөн хэрэглэгддэг нэхээсний төрлүүдийг бид хэд үзэх ёстой байгаа. Энгийн нэхээс нь болохоор хамгийн хялбар учраас одоо нэхэмлийн бүх салбарт өргөн хэрэглэгддэг. Даавууны үйлдвэрүүдэд маш өргөн хэрэглэгддэг гэсэн үг. Энэ нэхээсээр нэмгэн, панс, ирээн даавуу болон цэмб, таар, шуудаг нэхэж болдог. Энгийн нэхээс нь суур нэг, хөндлөн нэг утаснаас бүтсэн байдаг. Энгийн нэхээсээр нэхэгдсэн нэхэмэл нь суналт, сэмрэлт багтаа байдаг учраас эдэл эсэхэд бол хялбар байдаг. Сарж нэхээсний онцлог нь болохоор нэхэмлийн эн хооронд дашуу судал гаргаж, тэр нь өнгөн талаас нь харахад баруун доошоо, харин дотор талаас нь харахад зүүн доошоо чиглэсэн байдаг. Энэ нэхээсний суур утас нь нэг хөндлөн утасны доогуур 2-3 хөндлөн утасныхаа дээгүүр гарах маягаар одоо алгасаж нэхэгддэг гэсэн үг. Энэ нэхээсээр болохоор байлимт, гашмэр зэрэг нэлээд зузаатар хүнд нэхэмлийг нэхдэг. Зөөлөн анхны байдлаа сайн хадгалдаг ба харин сэмрэлт, суналт бол харьцангуй ихтэй байдаг учраас эсэхэд ойход жаахан хүндрэлтэй байдаг эдэл хийхэд. Сатин нэхээс нь болохоор одоо нэг хөндлөн утас нь 4 буюу түүнээс дээш суур утсыг одоо алгасан, сүлжигдэж нэхэгдсэн байдаг. Энийг болохоор сатин нэхээс гэж нэрлэнэ. Пүүсүү болохоор одоо энэ хажуу тал дээр тайлбар байгаа. Энэ болохоор 4 ба түүнээс дээш хөндлөн утсыг алгасан, нэг хөндлөн утасны доогуур орох маягаар нэхэгдсэн байдаг. Иймээс сатин нэхээсээр нэгсэн нэхэмлийн одоо хөндлөн утсыг цайруулсан одоо суур утсыг нь энгийн хөв утсаар, пүүсүү нэхээсээр нэгсэн нэхэмлийн суур утсыг торгоор, хөндлөн утсыг нь болохоор дуурамал торгоор гих мэтчлэнгээр одоо түүхийн эдүүдийг хооронд нь ингэж нийлүүлж хийх юм бол эдийн засгийн чухал ач холбогдолтой. Сүүлийн үеийн торг пүүсүүг бол яг энэ пүүсүү нэхээсээр нэгдэг байгаа. Тийм болохоор эдийн засгийн хувьд бас хэмнэлттэй одоо цэвэр 100% торгыг нэхгүйгээр одоо ингээд бусдтай хольж нэхэх юм бол одоо эдийн засгийн хувьд ач холбогдолтой гэж үзэж байгаа. Одоо багш нь сатин, энэ энгийн нэхээс, энэ сарж нэхээс, энэ пүүсүү нэхээс гэдэг ийм 4 нэхээсний төрлүүдтэй даавуур харгалаа. Одоо бид гэртээ юу хийх юм бэ гэхээр энэ хичээл багшийнхаа энэ тавьсан хичээлийг эхнээс нь сайтар анхааралтай нэгтэлж үзэж тэмдэглэж аваад энгийн сарж, сатин, пүүсүү нэхээсүүдийг өнгийн цаасаар хийх байгаа шүү. Яаж хийхийг багш нь өмнө нь бас зарим ангидаа хэлж амжсан, заримд нь хэлж амжаагүй байгаа. Хааш хаашаага 10 см-тэй өнгийн цаасыг
нарийнхаа савхан хэлбэртэй тууш 1 см өргөнтэйгээр зүсэж бэлтгэн. За тэгээд нэгнийхээ дээгүр доогуур гэж чивэл багш нь энгийн нэхэлсийг ярьж байна. За тэгээ хооронд нь сүлжигдээд хийхээр энэ бол хоёр өөр өнгөөр ингээд сүлжгээр шатрын хөлөг шиг болдог. За тэгээд ингээд энэ дөрвөн нэхээсээ хийж туршиж үзээд багшийнхаа энэ оруулсан хичээлийн дор одоо пост хэлбэрээр хийсэн гэрийн даалгавар оруулаарай. За амжилт хүсье хүүхдүүдээ. Баяртай.